2015 оныг ухахдах шинэ жилийн баярыг тохиолдуулан энэ жил харьцангуй олон өдөр буюу нийт 4 өдөр амарч иргэд баярлсан. Энэхүү баярын өдрүүдэд гэмтэргийн гаралт хэрэгсэн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 2015 оны 1 сарын 1-ээс 1 сарын 4-ний хугацаанд цагдаагийн байгууллагт нийтдээ 177 гэмтэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдснээс 142 гэмтэргийн шинжтэй үйлдэлийн эзэн холбогдогчийн ол тогтоон хэрэг бүртгэл мөрдөн байцлалын ажиллагаа хийгдээ явагдаж байна. Энэ амралтын өдрүүдэд нийтдээ хулгайлах төрлийн гэмтэрэг 37, танхаарах төрлийн гэмтэрэг 28, тээврийн эрсдлийн хөдөлгөөний аюул байдлын журам жирчиг гэмтэрэг 52 бүртгэгдсэнийг холбоотох нэгжүүд маань шалгаад явагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд баярын өдрүүдэд иргэд санамсаргүй байдлаар осгож хүлдэх амнасаа алдах нь их байсан бол харин энэ жил ямар нэгэн байдлаар осгож хүлдэх байдлаар амнасаа алдсан гэмтэрэг бүртгэгдээг байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод архи согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ хоорондоо муудалцж улмаар маргалдан биедээ гэмтэл учруулж амь насыг нь хохироосон тохиолдол 3 гарсан байна. Өнгөрч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хүний амь насыг санаатаагаар хохироосон 3 гэмтэргийг бол шалгаж байна. Тухайн этний хэрэгүүд нь бол архи согтууруулах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ бусдаа маргалдан мисний зүйл ашиглан бусдын амь насыг хохироосон мөн бусдыг зодож хүнд гэмтэл учруулан амь насаа хохироосон гэсэн үндслээр бол зөвхөн Улаанбаатар хотод 3 эргийг бол ингээд шалгалтын ажиллагаа хийгдэж байна.